За сайн байцгаана уу. За манай Homebridge гэдэг платформын талаар танилцуулах хүргэе. За яг ямар учиртай платформ нэгдээд ингээ хамтран ажиллах санал тавьд байгаа гэхээр энэ хүү платформ маань болохоор хоногийн яг түрээсээр дагнсан орон сууц гест хаус хаус болон лагерын байшингуудыг ерөөдөө хамруулж байгаа Монгол улсад 21 аймагаар даяараа ерөөдөө ашиглах юм аа. За манай яг бизнес модель нь ямар загвартай вэ гэхээр за Homebridge гэдэг манай аппликейшн байгаа. За түрээслүүлэгч буюу байрны эзэн, хост, за зочин буюу түрээслэгч гэсэн юм гурван талын юм хамтын ажиллагаан дээр энэ хөө платформ маань аппликейшн маань ажиллана гэсэн үг ээ. За байрны эзэн болохоор манайхтай за гэрээ байгуулад түрээсийн төлбөрийнхөө 3% шимтгэлийг төлөх юм. Одоо та 100,000-аар байраа түрээслүүлдэг хоногийн 100,000 байлаа гэхэд 3,000 төгрөгийг манайх руу одоо манай аппликейшнийг одоо ашигласны төлбөр болгож аппликейшнээр дамжуулж борлуулалт авсны төлбөр болгож төлнө гэсэн. За зочин маань болохоор үндсэн түрээсийн одоо 100,000 төгрөгийн үнэн дээр 12% шимтгэлийг нэмж төлнө гэсэн захиалга өгөхийн тулд. Тэгэхээр чин 100,000 төгрөг дээр одоо 12,000 төгрөгийг болохоор манай зочин өгнө гэсэн. За энэ аппликейшн ингээд ерөнхийдөө аль талдаа ингээд ерөнхийдөө хамтарч ажиллахаар ашигтай байх юм. Яагаад тэгэхээр ингээд зах зээлд ингээд танаад байруудыг тэгээ сурчлан энийг дараагийн хуудасуудаар ерөнхийдөө ярина. Тэгээ ингээд гурвалсан яг модель дээр win-win зарчим дээр үндэслээд манай аппликейшн бол ажиллах юм аа. За Улаанбаатар хот 21 аймагт ерөнхийдөө бүх аймагуудад одоо ашигладаг гест хаусуудад түрээсийн орон сууцуудад тэгээ хаус болон лагерын байшингуудад энэ хөө аппликейшн маань нэвтрэх юм. За ерөнхийдөө манайхтай хамтраад эхэлсэн газрууд бол байгаа. Аппликейшнээр биш одоо пэйжээр захиалга аваад одоо сар гарсан болж байна. Тэгээ ерөнхийдөө айгүй тийм сул өдрүүд бол бас их байдгийм байлээ. Ерөнхийдөө нөгөө борлуулалтаас бас айгүй хүмүүс өөрснөө давхар ажилтдаг хүмүүс ажилуулдаг учраас шантардсан байлээ. За тэгээ ер нь үйл ажиллагаагаа яаж сайжруулах вэ гэдэг нөгөө бусад хүмүүстэй өөрснөө харьцуулахгүй болохоор сайн мэдгүй ч юм уу тийм асуудлууд гардаг юм билээ. Бизнесээ яаж үржүүлэхээ бас сайн мэдгүй За мэдээж та энэ байрыг авахын тулд нэлээд хөрөнгө оруулсан байгаа. Тэг хөрөнгө оруулалтаас хангалттай хэмжээний бас ашиг бүртэж чадахгүй байх тохиолдол гарч байгаа. За зээлээр авсан байр байлаа гэхэд зээлийн одоо нэг хугацаа төлөлт нь хийгдэх асуудлууд үүснэ. За бизнес хийхэд бол бас нэлээд энэ чинь хувь хүмүүсийг дангаараа хийж байгаа учраас ганцаарддаг бас ингээд жаргал зовлонгоо ярилцах басангүй ч юм уу ийм асуудлууд бол нэлээд үүсдэг юм шиг харагдсан. За энэ платформ маань яг ингээд захиалагч талдаа буюу зочин талдаа яг ямар ашигтай вэ гэхээр захиалагчийн үнэт цагийн хэмнэн одоо захиалагч бол ингээд манай платформоор ороод үн байршил 5 тухаар нь зургийг харж аваад ингээд харьцуултаа ингээд сонголтоо их бүрэн боломжтой гэсэн. За захиалагчтайг ер нь хуурамч зар заллингаас бас сэргийлнэ. Үнэх үйлчлүүлэгчийн сэтгэл одны үнэлгээгээр бас ингээд байраа сонгох бүрэн боломжтой. За автоматжуулалтын системийг ашигласнаар ерөнхийдөө захиалагч талдаа ерөнхийдөө купи уншуулаад шууд тооцоогоо хийгээл байрны мэдээлэл аваа байранд орох бүрэн боломжтой. За байрны эзэн буюу хостын талаас манай платформтой манай аппликейшнтай хамтарсан яг давуу талууд нь юу вэ гэхээр мэдээж одоо таны сул одоо түрээсгүй байгаа өдрүүдэд бид нар ингээд борлуулалт олж одоо байр чинь хоногоо түрээсэлж өгнө аль болох бас олон хоногийн захиалга авахыг бодно. Одоо манайхтай хамтарч байгаа газрууд дээр бол 4 хоногоор 7 хоногоор дээдл нь 10 хоногоор ингээд захиалгууд бас орж ирж байгаа тохиолдлууд байгаа. Тэгээ ингээд нэг ингээд үйлчлэгээ аваад сурцсан үйлчлүүлэгч нар бол ингээд дахин аппликейшнээр манай пэйжээр дамжуулаад ингээд захиалга өгдөг болж байгаа. За танай байгууллагын хувьд бол ингээд маркетингийнхаа зардлыг бас хэмжинэ гэсэн өөрөө байрныхаа сурчлагаа манайхаар ингээд давхар хийлгэж байна. За манайх бол сошиал дээр байнгын ингээд тасралтгүй ерөнхийдөө маркетингаа сурчлагаа хийгээ явж байна. За харилцагчдын нэгдсэн бүртгэлтэй болно ер нь бол аль харилцагч аль байранд төлхөө ороод байгаа талаар ерөнхийдөө мэдээлэлтэй болно. За хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг цаашдаа авдаг болоод эргээд ингээд сэтгэл ханамжийн судалгааг бас
танилцуулдаг болно. За зөвхөн одоо танаа ахын юм уу Эрдэнэ Улаанбаатар тий хотуудын амьдарч байгаа хотуудаар хязгаарлагдахгүйгээр Монгол орон даяар ингээд манай аппликейшнууд дамжуулаад таны байрыг одоо хүмүүс мэддэг болно гэсэн. За сар бүр ингээд онлайнаар ингээд нэгдсэн уулзалт сургалт хийнэ. Тэгээ борлуулалтын хамгийн өндөр дүнтэйгээ байраа танилцуулна. За юу нь болж болохгүй байгаа хэдүүлээ бас ярилцсан. Тэгээ сургалтаар бас ингээд ерөнхийдөө жишээ нь одоо интерьерийн сүүлийн үеийн тий байрны чиг хандлагын одоо юу иймэрхүү байх шүү гэдэг юм уу. За эсвэл одоо өөр ямар сургалтууд байж үйлчлэхэд тал дээр ингэж анхааруул зүгээр юм байна. Хэрэглэгч одоо иймэрхүү смарт кодтой байранд орох илүү дуртай гэдэг юм гэж юм. Яг сүүлийн үеийн зах зээлийн чиг хандлагыг бол ингээд айттай уулзалт болгоноор танилцуулаа явуулна. За төлбөрийн үед бол яг компани данс руу Homebridge гээд компани данс руу шилжих учраас баталгаатай найдвартай орно. Мөн та давхар өөрөө борлуулалтаа захиалгаа бүрэн хийгээд ингээд явах уян хатан систем байгаа. За нэмэлт үйлчилгээнүүд гэвэл Яванда манайхан цэвэрлэгээ засвар үйлчилгээнд дээр мэргэжлийн компаниудтай ингээд хамтраад яг бөөний үнээр ерөнхийдөө ингээд баталгаатай тийм газруудтай хамтраад явахын. Тэгэхээр та хэдэж гисэн дангаараа ингээд энэ тэндээс цэвэрлэгээний үйлчилгээ авдаг байсан бол байнгын ингээд яг дагнаа цэвэрлээ сурцсан тийм мэргэжлийн хүмүүстэй цаашдаа хамтраад явна гэсэн. За даатгалын нэгдсэн системийг даатгалын компаниудтай бас ярилцж агаад бас танай төрөнгийг аюулгүй байх талаас нь тийм даатгалын системд хамруулнаа. За баримтыг бол одоохондоо яг бүрэн яг системдээ нэвтрүүлээгүй. Гэхдээ яаж нэвтрүүлэх талаар ер нь бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад явж байгаа. За тэгээ баримтыг бол нэвтрүүлчихвэл бас нөгөө шимтгэлийн хувь дээр өөрчлөлт орох байх. Тэрийг бол тухайн үедээ ингээд ярилцж байгаа. Баримт гаргадаггүйгээд хоорондоо ярилцж байгаад бас болно. За үйлчлэгээ сайжруулах зөвлөмж сургалтуудыг бол ингээд тогтмол ерөнхийдөө өгөөд явна. За хэрхэн хамтарч ажиллах вэ манай аппликейшнтэй? Эхний удаад бол аппликейшн руу ороод бүртгэлөө үүсгэж чинь. За дараа нь танаа бүртгэл үүсгэн дээр би хамтран ажиллах гэрээ байгуулахад танах руу ингээд залгаад ингээд онлайнаар гэрээгээ хамтран ажиллаад байгуулчихнаа. Яагаад тэгэхээр гэрээн дээр бас та өөр яг энэ байрны эзэмшигчүү тий ордойрын бас хуулбарыг авсаргана. Тэгвэл бол бас бид нар онлайн одоо залилаа их болсон учраас аль аль талдаа бас нөгөө юугүй аюулгүй баталгаатай байх талаасаа ер нь бол хамтарч ажиллана. За сул хоногийн мэдээллүүдээ яг аппликейшн дээр ингээд 7 хоног болгоноор ингээд бөглөөд явчихна. За үйлчлүүлэгчийн захиалгыг бол төлбөр төлбөрт шилжүүлснээр одоо ингээд баталгаажуулж авна. За хостын данс руу төлбөрийг бол тэр даруй манахаас шилжүүлж өгнө. За төлбөр шилжсэн дараа байрны эзэн байрныхаа тоот кодны мэдээллийг тухайн зочиндоо өөрөө шууд хугацаар нь мэдэгдээд өгнө гэсэн. Таны гар утсанд ямар дугаартай хүн захиалга өгсөн бэ гэдэг мэдээлэл нь шууд очиж байгаа. Захиалга баталгаажуулна. За манай аппликейшны оролцохгүй ажил гэвэл байрыг очиж бол үзүүлэхгүй, өөрөө байрны дэлгүүрийг гартуулан хүлээлгэж өгөхгүй. За байрны цэвэрлэгийг бол манайхаас шууд хийхгүй байгаа. За хөгжүүлэлтийн сошиал сувгууд гэхээр манайх ерөнхийдөө аппликейшнээр гол маркетинг хийгээ явчихна. За тэгээд давхар ингээд пэйжүүд бол ажиллаад явчихна. Тухайн орон нутаг юунда хамаарад бас пэйжүүд давхар ажиллаад юм. За Instagram-ын сувг бас нөгөө залуу үеийнхэнтэй зөвлөд нээхээр төлөвлөж байна. За компани тухай гэхээр шинээр сая энэ онд үүсгэн байгуулагдсан. За ямар учиртай хүн ийм юм хийгээд байна. Миний нэрээр Саран Туяа гэдэг Солонгос улсын шүнсшил их сургуульд олон улсын худалдааны магистраар боловсруул эзэмшсэн. За MCS Group компанид 2008-аас 2020 он хүртэл ерөнхийдөө 10 гаруй жил борлуулалт маркетинг чиглэлээр дагнаад ажилласан. Оюутлогын төсөл дээр бас ажиллаж исэн туршлагатай. За яг үйл хөдлөлийн чиглэлээр гэвэл миний ажилласан жилүүд ер нь үйл хөдлөлтөй нэлээд холбоотой олон жил болсон. Тэгээ хамгийн анх оюутан байхдаа Blue Sky төслийн бас бичиг баримтын ажил дээр оюутан багтаа ажилладаг байсан. Улсын хомс төлөөлөж өгчээс эхлээд за MCS Group-ийнхаа Viva City, Buddha Vista, Bella Vista, Intermed эмнэлэг, Shangri-La, Asian Village гэдэг төслүүдийн ерөнхийдөө PR, маркетинг, борлуулалтын дээр нь
ажилладаг байсан. За сүүлийн жилүүдэд бол ерөнхийдөө үйл хөдлөлийн агентаар яг дагнаж ажиллаж байгаа. Тийм туршлагатай хүн байна. За тэгээд манай компанитай хамтарч ажиллаад манай платформоор дамжуулаад өөрийнхөө борлуулалтыг та хоног алдахгүй захиалга борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсвэл 88 0 36 10 миний утасны дугаараа тэгээд чатаар мөн холбогдоорой. Баярлалаа.